Сайн уу манайхаа та нартайгаа шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийнхөө бичлэгээр бас нэг арай өөр төрлийн бичлэг хийж үзье гэж бодсон. За яасан бэ гэхлээр саяхан YouTube channel маань 5,000 subscribers хүрсэн. За мэдээж subscribe дарсан та нартаа маш их баярлалаа. За ингээд өнөөдөр миний хувьд яг 5,000 subscribersтай болсон special дугаар олгоод та нартайгаа хов баазъя гэж бодсон юм аа. За тэгээд өнөөдөр бол ямар төрлийн ховыг та нартайгаа баазах вэ гэхлээр миний хувьд бол нэг олон биш гэсэн бас багагүй хосуудыг бол та нартаа танилцуулаад амжсан. За тэр хосуудын одоогийн үед гараад байгаа сонин хажин. За тэгээд гарсан өөрчлөлтүүдийг нь бол та нартайгаа хуваалцъя гэж бодлоо энэ бичлэгээрээ. Би бол аль болох бүх хосуудын талаар мэдээллийг та нарт авахыг хичээсэн. За ингээд бүгдээрээ бичлэгтээ орцгоё. За бичлэгээ эхлэхээс өмнө бол 90 Days Fiancé нэвтрүүлгийн талаар ерөнхий мэдээллийг бол та нартайгаа танилцуулъя гэж бодсон. Ер нь бол та нарын харсанчлан 90 Days Fiancé нэвтрүүлэг бол үзэгчдийг маш их татсан, маш их ховж дагуулсан, за үзэгчдийг бол талцуулаад амжсан тийм нэвтрүүлэг байгаа. За мэдээж Америкт бол маш их алдартай Америкийн суваг болох TLC сувгийн одоо гаргадаг юм нэвтрүүлэг байхгүй юу? За хамгийн анх бол 2014 оноос Америкт гарч хэлсэн. За та нарын харсанчлан хоёр хосууд те өөр орны өөр соёлд өссөн ийм хосууд одоо ингээд амьдралаа нийлүүлэхэд ямар саад бэрхшээлүүдийг давж гарч байгаа яг нөхцөл байдал тэр бодит амьдралыг нь бол харуулдаг байгаа. За эхний ер нь хідэн сизнүүдийг харах юм бол нэлээд ийм амьдралтай, нэлээд ийм бодиттой тийм сизнүүд те тийм хосууд бол гарч хэлдэг л дээ. Тэгээд хамгийн сүүлдээ одоогийн одоо энэ 25 он, 26 он тэгэл ер нь сүүлийн үеийн 90 Days Fiancé-гийн цувралуудыг үзэхээр нэлээд ийм драматай бүр юм зохиолтой юм шиг тийм үзэгчдийг одоо тэрнгээрээ илүү их ингэж татж байгаа. За дээрэс нь 90 Days Fiancé-гаас ингээд салбарлсан маш олон цувралууд байдаг. Оросд болохоор ингээд галтгоо гэд нэртэй нэг цуврал байдаг штэ тий. Галтгоо байж байгаа сүүлдээ зочид буудал болоод за тэгээд дараа нь өөр Сеняпедиа болоод ингээд салбарлаад амар олон цувралууд гардаг. Тэрнтэй адилхан 90 Days Fiancé маш олон салбарлсан жижиг юм дагалдах цувралууд таахгүй юу. За тэр дагалдах цувралуудыг ер нь нэрлээд байвал бүр барахгүй маш олон цуврал байгаа. Ер нь хамгийн алдартай-гаас нь гэх юм бол 90 Days Fiancé Pillow Talk гэж байдаг. За тэр нь болохоор яг манай Монгол гардаг ардын буудан гэдэг нэвтрүүлэг байдаг штэ. Яг тэр ардын буудан гэдэг нэвтрүүлэгтэй айгүй адилхан 90 Days Fiancé-гийн өмнөх үзэгчд нь одоо шинэ оролцогчтойгоо ингэж үзэж реакшн хийдэг. Тэгээ гэр гэрээсээ яг ингэж буудан дээр сууж агаад ингэж реакшн хийдэг нэвтрүүлэг байхгүй. Тэрийг үзэхээр дандаа ардын буудан нэвтрүүлэг санаад ороод идэв. За тэгээд түүний дараа 90 Days Fiancé Single Life гэж байгаа. За энэ нь болохоор 90 Days Fiancé-гийн хосууд хоорондоо бүтүүлгүүтээд ганц бий болох юм бол тэр ганц бий болсон хосуудыг одоо хоорондоо баг танилцуулдаг нэг тийм 90 Days Fiancé Single Life. За тэгээ Single Life гэхээр бас яг тэдний одоо single болсон хүмүүсийн амьдрал яаж өрнөж байгаа, шинэ хүмүүстэй танилцж гин үү гэдэг ч юм уу те. Бас тэр амьдралыг нь харуулсан юм сонирхолтой цуврал байдаг. За дараагийн бас нэг алдартай spin-off нь болохоор 90 Days Fiancé Last Resort. Энийг бол бас та нарт хайлт дуулгаж байсан баха. 90 Days Fiancé Last Resort дээр яг энэ нэвтрүүлгээс гэр бүл болоод тэгсэн хэрнээ одоо ингээд салах гээд байгаа. Яг ингээд салахын өмнөхөн Last Resort гэдэг цувралд оруулаад тэр цуврал дээр сэтгэл зүйч нартай ярилцуулаад тэгээд ингээд сэтгэлийг нь уудлаад салуулсалаад нийлдэг юм Last Resort гэдэг нэртэй бас нэг юм өөр нэг дагалдах цуврал байгаа. Гэх мэтчлэн ер нь бол үзэгчдийг бүр яаж л татъя гэсэн ийм нэвтрүүлэг байгаамаа. За тэгээд одоо яг гол зүйлдээ орцгоё. Та нартай танилцуулж исэн хосуудынхаа талаар ховж юмдээ орцгоё. За хамгийн эхлээд Lauren болон Faith хоёрын талаар ярилцъя. За Lauren Faith хоёрыг бол та бүхэн мэдж байгаа байх. За Lauren-ы хувьд болохоор Америк улсад амьдардаг залуу Филиппин улсын иргэн Lady Boy эмэгтэйтэй ингээд танилцаад за тэгээ хоорондоо хайрцаглалын холбоотой болоод яг сүй тавиад салаад дуустдаг байгаа нэг ийм цувралыг та нартай танилцуулсан. Та нар маань үзсэн бах. За энэ хоёрын талаар сүүлийн үед гараад байгаа ерөн сонин хажан. За бас дээрэс нь ярьж амжаагүй байсан зүйлсийн талаар бол ярилцъя гэж бодсон. За хамгийн эхлээд бол Faith-ийн талаар ярьчээ. За Faith бол яг Lauren-оос салсны дараа бол өөр нэг эрэгтэйтэй танилцаа. Тэр залуутайгаа бүр сүй тавиад удахгүй гэрлэгч байгаа юм сайхан мэдээ те. За тэгээд энийг бол бас өмнө нь ярьсан. За Faith-ийн хувьд бол хөх хийлгсэн. За Faith-ийн хувьд бол нэг иймэрхүү сонио хачин тавин заяа. За Lauren-ийн хувьд бол бүр маш мэдээтэй байна. За Lauren бол баг өнөөдрийн ярих хамгийн их хов живтэй хүн баг заяа. За Lauren яасан бэ гэхлээр ерөн цаадах чинь Taylor нэвтрүүлгийн үеэр Faith-д хаягдсан штэ. Faith тэр хоёр харилцаатай байжгаад
Fate-ийн хувьд яг Tell All дээр би ерөөсөө Lauren-тэй ирээдүгөө харахгүй байгаа гэж хэлээд энэ хоёр ингээд салж байсан байхгүй юу. Тэр хоёр яг Tell All дээр нэвтрүүлгийн үеэр салсны дараач гэсэн яг харилцаатай байсан байлээ. За тэгээ хоорондоо харилцаад 2025 оны 2 сард Lauren-ийн хувьд бол Филиппин улс руу явсан байхгүй юу. За тэр явсан шалтгаан нь бол Fate-тэй уулзах, Fate-тэй Валентины баяраа тэмдэглэх тийм зорилготой ирсэн байлээ. Тэгсэн ч гэсэн энэ хоёрын харилцаа бүтээгүй заяа. За тэгээд уул нь бол яг тэр яг 2025 оны Валентины өдөр Lauren-ийн хувьд бол Fate-тэй байгаа зургаа бол Facebook дээр нийтэлсэн. За тэгээд хэдхэн хоногийн дараа, бараг 10 ч хүрээгүй хоногийн дараа өөр эмэгтэйтэй хамт байгаа зургаа бас Facebook дээр постлсон. За ингээд нөгөө эмэгтэйтэйгээ бол нэлээд харилцаатай байж агаад буцаж Америкийн нэгдсэн улс руу явсны дараа 2025 оны сүүлээр Филиппин улсад буцаж ирсэн юм байлээ. Тэгээд Филиппин улсад ирсэн шалтгаан нь болохоор мэдээж нөгөө эмэгтэйтэйгээ уулзах байгаа өөр хайр сэтгэлийг олж байгаа би өстэй 90 Days Fiancé нэвтрүүлгийн өөр нэг цувралыг эхлүүлнэ гэж пост тавьсан байхгүй юу. Тэрийг нь хараад хүмүүстэй ахаад нэг 90 Days Fiancé нэвтрүүлгийн өөр нэг сизонд одоо Lauren-ыг оролцуулах байгаа баг гэсэн чинь Lauren зүгээр Facebook-ээрээ яг ингээд би ийм хүнтэй танилцлаа. Би өнөөдөр энтэй хамт байна гэх мэтчлэн зүгээр өөрийнхөө тэр бүх явж байгаа үйл явдлыгаа Facebook-ээрээ постлох байсан байлээ. Тэрийгээ яг season би өстэй 90 Days Fiancé-гийн өөр нэг season-ыг өстэй эхлүүлэх гэж байна гэж худлаа Facebook дээр бол постлсан юм байлээ. Тэгээд Lauren-ийн хувьд яг Филиппин улсад ирсэн гол шалтгаан нь юу байсан бэ гэхлээр мэдээж нөгөө эмэгтэй хүнтэй танилцах байсан ч гэсэн жинхэнэ шалтгаан нь бол Lauren-ийн хувьд Америк улсад гэмт хэрэгтэн гэж эрен сурвалжлагдж байгаа ийм хүн болсон. Би одоо хэрвээ Америкийн нэгдсэн улс руу буцаж очих юм бол шоронд орох магадлалтай. Тийм учраас би Филиппин улсад амьдрахаар ирсэн гэдэг шалтгаанаа хэлсэн байгаа. За яагаад Lauren-тэй ямар гэмт хэрэг хийсэн? Яагаад одоо шоронд орох гээд байгаа юм бэ гэхлээр Lauren-ийн хувьд өмнө нь 2 удаа гэрэлж исэн. Тэгээ 2 дахь эхнэрээсээ 2 хүүхэдтэй юм билээ. Гэтэл ер нь Lauren-ийн хувьд Америк дахь амьдрал нь бол нэлээд хэцүү хүн байсан шүү дээ. Заадах чам ажил төрөл хийдэггүй, тэгээ homeless гэж өөрийгөө нэрлэлсэн те. Тэгээл ер нь аль болох хямдхан зарлаар хямдхан амьдрах гэж одоо Филиппин улс руу баг Fate-тэй гэрлэхээр явж гэнэ гэж season-ы үеэр бүр ингэж өөрөө ярьжсэн байхгүй юу. За яг юу хэлэх гээд байгаа вэ гэхлээр Lauren-ийн хувьд 2 хүүхдийн тэтгэмжийг ерөөсөө төлдөггүй байсан. 2 хүүхэд нь одоо хэдэн ч настай юм би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ 2 хүүхдийн тэтгэмжийг ерөөсөө бараг төрсэн цагаас нь хойш те эхнэртэйгээ салснаас хойш хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй. Бас Америкийн хуулиндтэй ер нь энэ төрлийн одоо хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байх юм бол те маш чанга хуультай юм шиг байлээ. Тийм учраас Lauren-ыг эрен сурвалжлаад бүр ингэж шоронд орох хүртэл магадлалтай гэж Lauren өөрөө хэлсэн байхгүй юу. Тэгээд Lauren бол одоо ч гэсэн одоо 26 оны 7 сард одоо хүртэл Филиппин улсад цаадах амьдарж байгаа хിവэрэ байлээ. Facebook-ийн пост бүр ингээ өдөр болгон хийдэг заяа. Өдөр болгон би өстэй энэ хотод явж гин би өстэй ингэж тэгж гин лайв энэ төр айгүй ойрхон хийдэг. Саяхан хэдхэн хоногийн өмнө Lauren бас лайв хийсэн байхгүй юу. Тэр лайв дээр ахаал Fate-ийн талаараас ярьж исэн. Гэхдээ бол Fate-тэй бол бүх харилцаа дууссан, бүх юм дууссан гэж ярьж исэн. За TikTok дээр те ер нь Facebook дээр сошиал медиагаас айгүй мөнгө олох гэж үзээд байгаа юм билээ л Lauren-ийн хувьд. Тэгээ би ерөөсөө ингээ TikTok-ыг баг ингээ 2 жил ашиглаж байна, маш их пост хийж байна. Баг ерөөсөө нэх их мөнгө олохгүй байна гэж бол лайв дээр ярьж исэн. За тэгээд Lauren Филиппин улсад нөгөө нэг өөр нэг эмэгтэйтэй уулзгаад Филиппин улсад очлоо гэсэн чинь нөгөө эмэгтэйгээсээ бас салаад одоо бас нэг жоохоо охинтой хүзүүсээрээр холбогдоод яваад байгаа заяа. Тэр нь бүр нэг жоохоо охин за. Гэхдээ бас транс юм шиг үлээ. Одоогоор бол нэг relationship-ийн хувьд нэг охинтой бас нэг хайртай дуртай гэж нэг меншн энтер хийгээл нэг тиймэрхүү байгаа. Сүүл нөгөө би бас яг та нарт нэвтрүүлгээ танилцуулж байхдаа ярьж исэн транс эмэгтэйтэй Lauren чинь бүр харилцаатай болоод тэгээд нөгөөх нь ингээд TikTok дээр Lauren-ыг постлоод нөгөөх нь бүр юм хэцүү царайтай яатсан гимээр царайтай ингээд айгүй хэцүү болж исэн шүү дээ. За тэр хоёр бол тэ бүр айл бас өнгөрсөн онд болсон явдал. Гэхдээ Lauren тэр эмэгтэйгээсээ бол бүр зүхтааж ээж тэр эмэгтэйгээсээ салсан. Яасан бэ гэхлээр тэр эмэгтэй бас л ингээл TikTok дээр амар их шууд TikTok дээр ингээл лайв хийгээл шууд бичлэг ингээл тавиал Lauren-стай ингээл хувцас аваад явах гээд байна те. Одоо ч ястай хайчих байгаа чи ястай явах байгаа мó гэж Lauren-ыг бүр ингээд бичлэг хийгээд постлоо заяа. Тэгээ яг тэр зургийг нь тэр яг видеог нь харахаар Lauren үнэхээр л бүр ингээд хамаг хуучин тэрэ бэлтцэн бүр ингээд явах гээд байгаа байхгүй юу. Тэгээд тийм бөө юм болж иж нөгөө эмэгтэйгээсээ салсан заяа. Би одоо яг юу гэж дуудахаа мэдэхгүй юм аа. Тэгээд тэр Lauren-ы салсан хүн нь салсныхаа дараа ч гэсэн постос орлуулсан заяа. Lauren-стай хаана явж байгаа юм болоо? Би өстэй Lauren-д амар санаа зовж ийн. Манайхаа өстэй нэрэ мэдээлэл энэ төр байна уу? Бараг л тэгж хэлэх нь холгүй заяа. Тэгж постос орлуулсан. За Lauren-ы хувьд бол нөгөө эмэгтэйгээсээ салаад Филиппинд бол бүр
бүхэл төрлийн одоо те мөнгө олох аргуудыг хэрэглээд Филиппин улсад бүр фэнтэйгээ те 90 Days Fiancé-гийн одоо ийм Лорн гэдэг хүнтэй уулзахыг хүсвэл энэ газар ирээрээ гэд бүр өөрийнхөө фэн уулзалтыг Филиппин улсад бол хийсэн. Гэхдээ нэг олон хүн бас ирээгүй юм шиг байлээ тэр фэн уулзалтан дээр нь. За тэгээд дээрэс нь янз бүрийн тийм Лорны хувьд уулзалт энэ төр хийхээс гадна нөгөө Facebook-ээр ингээд төрсөн өдрийн мэдчилгээ энэ төр дэвшүүлдэг штэ те. Одоо тэр найзаас чинь чамд ингээд ийм төрлийн мэдчилгээ энэ төр дэвшүүлж байна гэж мөнгөөр ингэж Facebook-ийн төрсөн өдрийн мэдчилгээ дэвшүүлдэг. Тийм одоо хүн болсон байлээ. Гэх мэтчлэн ингээд жоохон ингээд нэг 10-20 доллар те хүмүүсээс ингэж олоо тэгэл Филиппин улсад ингэж амьдарж байгаа юм байлээ. За тэгээд Лорны талаар бол нэг иймэрхүү сонио хачинтай байна. За дараагийн хосууд болохоор Эрик болон Лейда хоёрын талаар та нартайгаа ярих гэж байна. За Эрик болон Лейда хоёрыг бол та нар мэдж байгаа байх. Маш харамсалтай зүйл болоод эхлэхээс ахуулаад маш токсик байсаар агаад сүүлдээ бүр 5-7 хоногтой хүүхдийнхаа одоо амь насанд хүрсэн хэрэгээр одоо баривчлагдаад явсан одоо ийм хосууд байгаа штэ тий. За энэ хосуудын талаар сүүлд яг нэвтрүүлэг дууснаас хойш за дээрэс нь одоо ярьж амжаагүй байсан ганц 2 мэдээллийг та нартай танилцуулъя гэж бодлоо. Энэ хоёрын хувьд бол тий ердөөсөө л ганцхан жилийн өмнө 2025 оны 7 сарын 5-нд одоо жоохон 5-7 хоногтой бараг 1 сар гарантай ийм жоохон хүүхдийн амь насанд нь хүрсэн гэсэн ийм харамсалтай зүйл болсон шүү дээ тий. Хүмүүсийг бол бүр үнэхээр гайхшруулаад бүр зочроогоо дамжсан ийм хосууд байсан. За энэ хоёрын хувьд бол шүүхээс хамгийн анхны шинжилгээний хариу нь бол олон нийтэд ил болсон. Хамгийн анхан шатны үнэлгээний хувьд ямар үр дүн гарсан бэ гэхлээр хүүхдийг бол тий non accident буюу санамсаргүй бус. За үнийг бол ер нь бол санаатайгаар байж болзошгүй. Энэ хүүхдийн эндэлт бол тий санаатайгаар хин нэгний хийсэн үйлдэл ээж магадгүй гэсэн зүйлийг анхан шатны үнэлгээгээр бол гаргасан юм байна. За дээрэс нь өөр нэг зүйлийг хийсэн нь юу вэ гэхлээр энэ нь магадгүй илүү их тэртэй ээж нь одоо энэ зүйлийг хийсэн байж магадгүй гэсэн дүгнэлт бол гарсан юм байна. За энэ шинжилгээний дүгнэлтийг бол энэ хоёрын хувьд хоёулаа няцааж байгаа. Хоёулаа ерөөсөө тийм байхгүй. Би ерөөсөө те үр хүүхдийн аминд хүрэх хүн бол ерөөсөө бишээ. Нөгөө нуурандаа гэмтэл авч ингэж хүүхэд нь бол эндсэн штэ тий. Тэр гэмтэл нь бол магадгүй нөгөө анхан шатны тусламж үзүүлж явах үед магадгүй тийм зүйл болсон баха. Тэр гэмтэл учирсан баха. Биднэрт бол ямар ч тийм зүйл байхгүй. Би хизээж хүүхдийн амь насанд хүрэх хүн бишээ. За Лейдагийн хувьд бол тэгж хэлж байгаа. Эрикийн хувьд ч гэсэн ээж нь бол ерөөсөө тийм зүйл хийгээгүй баха. Яаж ч байсан бол тэр зүйл шинжилгээний хариу бол худлаа баха гэсэн давж заалдах тийм үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За энэ хоёрын хувьд бол нэг иймэрхүү сонин хачинтай байна. За дараагийн та нартаа бас ярих гэж байгаа нэгэн хачирхалтай та нарын бас үзэн ядсан нэг ийм хүн байгаа. За энэ бол хинбэ гэхлээр Лиза. Лизагийн хувьд бол та нартаа танилцуулж амжсан ч гэсэн Тэл Олыг нь бол та нартаа ярьж амжаагүй байсан шүү дээ. За Тэл Ол дээр цаад Лиза ч бүр солиоруулсан заяа. За яасан бэ гэхлээр Лиза ер нь бол нэвтрүүлгийн сүүлийн ер нь хэдэн ангиудад Лиза бол Даниэл одоо баг хайртай байхаа болсон. Баг Даниэл би чинь баг хайргүй байсан юм байна. Энтергээл солиорч өгсөн шүү дээ. Тэгсэн чинь яг Тэл Ол дээр юу болсон бэ гэхлээр Лиза ахаад нэг өөр Нажериан ахаад одоо Даниэл ч тийм Нажери явуулсан иргэн байсан шүү дээ. Тэгсэн чинь дахиад өөр нэг юм Нажери залуу гаргаад ирсэн заяа. За тэр нь юу болсон гэхлээр Лиза Даниэлаас бүр аль хизээний салаад аль хизээний бүр бүр ингээд харилцаан дээр дасалсны дараа өөр нэг тэр Нажериад байгаа ийм залуутай онлайнаар танилцсан. Бүр тэрнтэйгээ Даниэлаас илүү хайртай энэ залуу л ерөөсөө миний жинхэнэ хайр юм байна гэж бодоод удахгүй энэ залуутайгаа бүр гэрлэж байгаа. Бүр гэрлэх товоо энэ тэр гаргацсан байгаа талаараа Тэл Ол дээр гівэнт ярьсан. Тэгээ энийг нь бүр сонсоод тэнд байсан хүмүүс бол бүгд гайхсан. Угаасаа Лиза ч бүр шокруулж хандаггүй хүн шүү дээ. Лизагийн охиныг бол Тэл Ол дээр бас уурж авчирсан. Лизагийн охин нь бол Даниэлаас илүү баг одоогийн найз залуу нь баг илүү сэтгэлтэй. Манай ээжэд бол илүү сэтгэл гаргаж байгаа гэсэн зүйлийг бол Лизагийн охин Тэл Ол дээр ярьсан байгаа. За мэдээж Даниэлийн хувьд бол Тэл Ол дээр яг биеэрээ байхгүй ч гэсэн ингээд видеогоор Тэл Ол дээр гаргацдаг штэ. За тэрэн дээр бол Даниэл Лиза хоёрын хувьд бол бас нэг зүйл ярьсан заяо. За би одоо та нарт бас танилцуулсан тэр нэвтрүүлэг дээр Даниэл Лиза хоёр яг нэвтрүүлгийн сүүл үеэр хоорондоо нэг нийлхгээл Лизаг бараг ариусгах гэлүүдээ нэг ийм зан үйл болсон штэ. Бөөдөр одоо ямаа аваачиж өгвөл нэг ийм зан үйл болсон штэ. За энийг бол Лиза ойлгохдоо за ерөөсөө
энэ одоо бөөдөр очиж байгаа энэ зан үйл бол намайг одоо ингэж ариусгаж байгаа, шинэ хүн болгож байгаа ийм үйл явдал гэж бол Лизагийн хувьд бодсон байсан чинь Даниэл яг тэр зүйл болсны дараа шал өөр зүйл яриад эхэлсэн гинэ. Юу гэсэн гэхээр хоёулаа аль хизээний гэрэлсэн хосууд болсон. Чи ерөөсөө надаас саалж чадахгүй. Яагаад гэвэл хоёулаа тэр бөөдөр очихдоо аль хизээний гэрэлсэн байхгүй юу да. Тэр зан үйл чинь гэрлэх ёслол байсан. Ерөөсөө тэр ариусгах биш. Хоёулаа тэр зан үйлийг хийгээд гэрэлсэн. Одоо чи надаас саалж чадахгүй. Хэрвээ салах юм бол үхэж магадгүй гэж Лиза хэлсэн байхгүй юу. Нэг осны баг ийм хараалж хатах шиг ийм дом хийцэн. Тэгээд тийм учраас чи яста надаас салж болохгүй гэж Даниэлийн хувьд бол Лизаг сүрдүүлсэн байсан. За тэгээд Лиза ч тэрийг сонсоод мэдээж одоо уйлаад намайг одоо ингээд энэ хүнтэй ингээд хоролцсон, ингээд намайг хуурцсан, надад ийм хараалж хатах хийцэн. Тийм учраас надад айгу хэцүү байгаа, би айгу айж байгаа гэсэн зүйлийг бол Тэл ол дээр Лизагийн хувьд бол ярьж исэн. За дараагийн хос бол Марк болон Мина хоёр байна. За энэ хоёрыг бол та саяхан танилцуулаад амжсан штэ. За Минагийн хүү Франц улсад одоо паспортын асуудалтай болоод Америкт бол ээж дээрээ ирч чадахгүй. За ээж нь те Мина бол ингээд маш хэцүү байдалтай байгаад нэвтрүүлгийн төгсгөлд бол тэд нар одоо бүгдээр ингээд Франц улсад хүүгээ авчрах гад Францад одоо хүүтэйгээ хамт байгаа гэсэн мэдээллийг бол та нартай хүргэжсэн. Саяхан Минагийн хувьд бол хүүн одоо амжилттай Америк нэгдсэн улсад ирсэн, хүүтэйгээ хамт байгаа гэсэн мэдээллийг бол Facebook дээрээ бас постлсон байсан. За Минагийн хүүгийн хувьд бол яагаад ингээд тэр визанд гарч чадахгүй, паспортын ийм асуудалтай байсан бэ гэхлээр Минагийн хувьд өөрөө яг Франц улсын иргэн биш, Ангол улсын иргэн юм байна. За хүүнч гэсэн бас Ангол гэж дуудах зөв бидтэй байна хаа. Ангол улсын бас иргэн юм байна. За тэгээд тийм учраас бас айгүй тийм хүн сурталтай улс байж таараад хүүгийнх нь виза энтрийг гаргахгүй бөө юм болсон юм байна л да. Тэрнээс болоод хүүгийнх нь виза бол саатаад байсан. Одоогоор бол Минагийн хувьд бол хүүтэйгээ жаргалтай байгаа гэсэн постыг бол сошиал медиа дээр хуваалцсан байсан. За бас нэг өөр Минагийн талаар нэвтрүүлгийн үеэр та нарт хэлж амжаагүй бас нэг зүйл байсан нь юу вэ гэхлээр Мина яг Тэл оолын үеэр өөрийгөө өмнө нь тайчигч байсан. Марктэй танилцахаас өмнө би бол ингээд тайчигч байсан. Одоо бол ерөөсөө тийм юм байхгүй. Би бол гэр бүл дээрээ илүү ихтэй цаг заваа зарцуулаад ингэж сайхан амьдрал бүтээж байгаа гэсэн зүйлийг бол Тэл оол дээр ярьсан. Тэрийг нь та нартаа ярьж амжаагүй мартцсан байлээ. Маркч гэсэн тэр амьдралын талаар бол мэддэг. Одоо бол ингээд бит хоёр хүүхэдтэй болсон, гэр бүлтэй болсон. Бит хоёр ингээд хамт гоё байгаа гэсэн зүйлийг бол Тэл оол дээр ярьсан байсан. За үүний гарсны дараа яг Тэл оол гарсны дараа ер нь Минаг бол угаасаа Мина чин голд дэгэр юм байна штэ тий. Ресторанд ингээд өөдөөс нь харж сууж агаад баг ингээд Маркийг өөрөө ингээд урагтаж авсан. Өмнө нь бол ингээд тайчгч энэ төр байсан гэхээр ер нь наад Мина ч ингэж мөнгөтэй хүн л хайж исэн юм байна. Gold digger угаасаа муу юм байна гэд бас жоохон юм ховж бол гарсан. Гэтэ угаасаа л ингэж энэ хоёр чинь сайхан амьдралтай байгаа учраас тэгэл тэр ховж бол ингэж гараал өнгөрсөн. За дараагийн хос болохоор Forrest болон Shayna хоёрын талаар та нартаа бас хүргэх гэж байна. За энэ хоёрын талаар сонин хачин юу байна вэ гэхлээр Shayna-гийн хувьд бол Америкт хараахан ирж амжаагүй. Forrest энэ хоёр бол яг л адилхан нөгөө визаныхаа үйл явцанд л явж байгаа юм байлээ. Тэгээ Forrest-ийн хувьд бол эмийн санд ажилд ороод эмийн санд ажиллаж байгаа гэд хамгийн сүүлд бас та нартаа хэлсэн санагдаж байна. За дараагийн та нартаа ярьж байгаа энэ баг хамгийн сүүлийн та нартаа ярьж байгаа хос баха. За энэ хоёр хос бол Greg болон John хоёр байгаа. Таяхан бас та нартаа танилцуулсан учраас нэг тийм сонин сүйдтэй өөрчлөлт гарсан зүйл бол байхгүй. Greg John хоёрын хувьд бол ээжиндээ амьдэрсэн хിവэрэ байгаа юм билэ. Нэвтрүүлэг гарснаас хойш Greg-ийн одоо яг аав нь нас барсан тухай бас мэдээлэл гарч ирсэн. За Greg-ийн ээж нь бол Greg John хоёрын хурмыг төлжсэн. Дээрээс нь аав нь бас адилхан одоо Greg-ийн хурманд бол тусалж исэн. Би тэрийг нь хэлхээ мартсан байлээ. За тэгээ хүүгийнхээ одоо хурманд оролцоод нэвтрүүлэг гарснаас хойш удалгүй одоо Greg-ийн төрсэн аав нь нас барсан гэсэн мэдээлэл бол хамгийн сүүлд гарсан байна. За ингээд нэг иймэрхүү ховж ивтэй өнөөдөр та нартайгаа уулзлаа. Бичлэгийг маань үзсэн та нартаа маш их баярлалаа. Та нар маань subscribe дараарай. Маш их баярлалаа. Баяртай.